Автомашин үйлдвэрлэлийн 100 жилийн түүхийн алдрын танхимд тавтай морил. Гатач төмөр хөлөг Excel. За манай Hyundai компани хамгийн оргил бүтээлүүдийн тэргүүн эгнээнд Excel зүй ёсоор орно. Бид энэ машиныг 1985-аас 2000 оны хооронд үйлдвэрлэж дэлхийд даяар худалдаалж чадсан юм. Гэхдээ энэ суудлын седаныг танай монголчууд Excel гэдэг нэрээр нь сайн мэддэг юм билээ. Гэвч тэрэнд дэлхийд даяар өөр олон нэр байдаг. За тухайлбал Hyundai Pony, Hyundai Presto-гоос гадна бүр Mitsubishi Precis гэх нь бий. Ер нь манай компаниг хөл дээр нь босгож өгсөн машин бол Excel юм шүү. Манай Hyundai өмнөх машинууд дандаа хойд хөтлөгчтэй байсан бол Excel анхны урдаа хөтлөгчтэй машин болж билээ. Excel-ийг Hyundai Pony гэж нэрлэх болсон нь 1975 оны үйл явдалтай хамаатай юм билээ. Учир нь энэ онд солонгосчууд анхлан Hyundai Pony хэмээх суудлын жижиг седан үйлдвэрлэж эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ седан нь яг л Оросд Лада гарч ирснээр юу болсон шиг Солонгост хүн болгон машин тавих боломжийг нээж өгчээ. Бид Excel-ийг 5 хаалгатай hatchback болон 4 хаалгатай седан загвараар үйлдвэрлэж байсан. Манай дотоодын хэрэглэгчид 5 хаалгатай hatchback загварыг Hyundai Pony Excel, 4 хаалгатай седаныг Hyundai Presto гэж нэрлэдэг. Бид энэ машина Америк руу анхлан экспортлсон. Дараа нь Европт бас худалдаалж эхэллээ. Харин Excel-ийг Европын зах зээлд гаргахдаа Hyundai Pony гэдэг нэрийг ашигласан гайхалтай брэнд болж чадсан шүү. Харин хятадууд Excel-д Kia Kyunlima гэдэг нэр өгсөн байсан. Хачин сонсогдож байгаа биз? Солонгосчууд хизээнээс адтай, сэргэлэн, альва зүйлийг аргалаа сурчсан хүмүүс. Тиймдээч тэд Hyundai Excel-ийг хаа байсан Японы Mitsubishi Precis гэдэг нэрээр Америк руу экспортлчихсан байгаа юм. Цаадуулан жанхандаа нөхөр Excel-ийг арлын Японы аатай төмөр хөлөг гэд анд урчихжээ. Ингээд хэдэн зуун мянгаараа борлогдоод эхлэх нь тэрэ. Нэг ширхэг цоо шин Excel ердөө $4,995 үнэтэй байсан юм чинь. Америкийн тухайд бол анхандаа тэд манай Excel-ийг нэг ч удаа хараагүй байж шууд 170 мянган ширхгийг захиалсан. Мөн тухайн үед Австрали руу бид экспорт хийж байсан юм. Тэнд Excel маань 9990 Австрали долларын үнэтэй байсан юм. 1990-с 1995 оны хооронд Excel-ийн 2 дахь үе гарч ирсэн юм. Excel 2 бол өмнөхөөсөө өргөн, гадаад үзэмж, хэлбэр төрхөө өөрчилсөн төмөр хөлөг байлаа. Хойд Америкчууд Excel-ийн 1.5 мотортой автомат кропто загварыг илүү сонирхож олон мянгаар нь захиалдаг боллоо. Иймдээч Hyundai Motors-ийн бүхий л автомат кроптой хүчтэй мотортой Excel-үүд ертөнцийн нөгөө өнцөг болон руу ажигдж байсан түүхтэй. За нөхөр Excel-ийн 3 дахь үеийн түүх 1995 оноос эхэлсэн байгаамаа. Энэ загварын жинхэнэ улаан фэнүүд нь бол австралчууд. Hyundai Excel бол маш залтай машин. Учир нь юу гэвэл тэр өөртөө байсан асар том дутагдлуудаа нууж чадсан юм. Нөгөө тэгүүр тухайн цаг үеийн олон улсын чанар стандартын тухай ойлголт маш сулхан байсан учраас эхний удаатаа Excel-ийг тойроод гарчихсан юм. Гэвч олон хавар нэгэндээ гэдгийн үлгэрээр эцсийн эцэд Excel баригдсан ч гэсэн тэр үед бүх түүх сүр жавхлантайгаар өндөрлөж байлаа. За 1998 онд юм дугуйда. Европын шинэ машины үнэлгээний хөтөлбөр гэгч хаттуухан сард идэвхжиж өрн зүгийн тэнгэр дор дөрвөлжин мотор насаж дөрвөн дугуйнэр гэж байгаа бүхэл машинаас шалгат авдаг юм байна. Тэгсэн чинь манай хайрт Excel маань автомашины хамгийн чухал үнэлгээ болох аюулгүй байдал талаас нь авах ёстой 16 онооны ердөө дөрөвхний л чүү авчээ. Европчууд
юу унаж явснаа сая мэдэж зэрэг л дуу алдацгаах яг тэр агшинд Шардан гişийн цаад хэрэгт сүүлчин Excel үйлдвэрээс гарч ээж энэ баатрангуй түүх төгсөж байлаа шүү дээ. Тэнхүү Excel-ийн үйлдвэрлэл санаандормгүй амжилттай эхэлж өрнөж өндөрсний дараа Accent гэдэг нэр дуулдаад эхэлсэн шүү цаан чинь. Тийм ээ. Энэ бол А тач, Г тач төмөр хүлэг Hyundai Excel.